Одоо сүнс гэж ярих нь гайхаа барьцсан тий. Тэр нөгөө дэлхийн ойлголтоор нэг юм айд гэдүүд биш харин бидний эсрэг зогсох тийм зүйл бол бидний одоо сүнстэй тулдаад байгаа тийм ээ. Орчход. Тэгээ өнөөдрөөс эхлээд бид нар ингээд сүнснүүдийн тухай ойлголтуудыг яагаад гэвэл бидний цэвэрлэгийн ажилд маш чухал. Бидний дотор ямар сүнс ажилласаад байгаа юм бэ гэдгийг мэдэх нь маш чухал учраас ингээд Библиэд яригддаг тодорхой сүнснүүдийн тухай ярьж гэж байгаа. Тэгээд өнөөдөр Содомын сүнснээс яаж чөлөөлөгдөх тухай ярина. За түлхүүр эсэл нь 1:6-гийн 8. Хүнээ юунд сайн болохыг тэр чамд айлтсан. Шударгыг үлд, инэрлийг хайрл, өөрийн бурхантай хамт даруухнаар алах гэхээс өөр юуг тэр чамаас таарддаг вэ гэж. За бурхан өөрийнхөө бүтээл болсон хүмүүсээс юу шаарддаг вэ? Нэгдүгээр нь шударгыг үлд, хоёрдугаар нь инэрлийг хайрл, тийм ээ. Тэгээд бурхантай даруухан алах. Ийм гурван гол шаардлагатай бид нарт байдаг байна гэсэн. За тэгээд энийг бид нар Христийн амьдрал хичээллээд өөрсдөө маш чөлөөлтүүдийг хийж гисэн байгаа тийм ээ. Тэгээд зарим чөлөөлт маань гүйцэж явагдаж өгөхгүй маш хэцүү байдаг. Тэгээд тэрнийх нь ард маш том эсвэл сүнсний багууд ажиллаж байгаа. Тэгээд тэр тухай одоо бид нар ярьж хэлж байгаа гэсэн. За Авсламын сүнс бол ерөнхий зүгээр над өнгөц утгаар нь харж үзэхэд тэрслүү сүнс гэж байгаа тийм ээ. Spirit of rebellion гэдэг тэрслүү сүнс гэж байгаа. Тэгээ бид нар угаасаа нүгэл үйлдснээр бурхны эсээр тэрсэлсэн. Бидний дотор бүгдэнд нь тэрслүү сүнс байсан байхгүй юу? Тэгээд бүгдээр бурхны эсээр тэрсэж явж байгаад Иесусыг хүлээж аваад бурхан тэрслэгээ болно гэж шийдсэн хүмүүс байж байгаа. Тэгсэн хэрнээ бас тэр тэрслэл бидний дотор сүм чуулган дотор бас ингэж харагдаад яваад байдаг. За тэрнийхээ эсрэг бид нар яаж тэмцэх вэ гэдэг. Тэгээд бид нар ярихтаа гол нь тэр сүнстэй тэмцэхийн тулд тэр уг үндэс рүү тийм ээ. Тэр өрөөд рүү уг үндэс рүү бид нар очино гэж яриасан. Тэгэхээр бид нар өнөөдрийн тэрслүү сүнсний уг үндэс рүү очино. Тэгээд бидний гол ойлгож байгаа ерөнхий ойлголт юу вэ? Бүх тэр асуудал зовлон хүмүүсээс ирж байгаа юм ерөөсөө биш. Хүмүүсэд дамжиж байгаа нь хүмүүсээс ирж байгаа ш. Дандаа муу сүнснээс ирж байгаа гэсэн. Тийм. Тэгээд энэ тэрслүү сүнс бол яадаг вэ? Дандаа эрх мэдлийн эсрэг босгодог юм сүнс ирж байгаа. Дандаа эрх мэдлийн эсрэг. Тэгэхээр бурхан бол бүх эрх мэдлийг өгсөн. Айл гэрийн дотор тийм ээ, гэр бүлийн дотор эрх мэдэл байгаа. Улс оронд эрх мэдэл байгаа, албан байгууллагууд дотор эрх мэдэл байгаа, түн чуулган дотор эрх мэдэл байгаа. Тэр бүх эрх мэдлийг ингээ бурхан өгсөн. Тэр эрх мэдлүүдийн эсрэг биднийг ажилуулад байгаа тэр тэрслүү сүнсний тооны зүйл бид ярих гэж байна тийм ээ. Тэр энэ тэрслийн сүнсүүд эхлээд хүний зүрхэн дотор ажиллаж эхэлдэг. Тэгээ яаж ажилладаг вэ гэхээр миний ямар нэгэн эрх зөрчилдөд байгаа юм шиг санагдах тэр мэдрэмжээр ажиллаж эхэлдэг. Тэ. Энэ хүн намайг хаарлахгүй, энэ хүн намайг хүндлэхгүй байна гэдэг мэдрэмж ч юм уу те. Энэ хүн намайг ойлгохгүй, нэмэрхгүй байна гэсэн ийм мэдрэмжүүд яг миний өөрийн эрх зөрчилдөд байгаас нь тийм мэдрэмж одоо муу сүнсэнд хаадаг нэгэд өчөж байгаа гэсэн үг. Тэр мэдрэмжээ бид захихгүй бол тэр мэдрэмжээр тэр тэрслүү сүнс бидний зүрхэнд ороод. За тэгээд бидний дотор ихэмсэх занг бий болгодог. Arrogance бардам биш бүр arrogance-ийг бий болгодог гэж байна. Тэр arrogance нь яад вөхөр би энийг өөрөө өөрчлөх ёстой гэж бодоод эхэлдэг байхгүй юу? Би энэний эсрэг зогсох ёстой. Би энэ өдөртөгч өсөж чадахгүй. Би зогсох ёстой. Гэт тийм тэмүүдэл бий болгож байгаа. Тэгэд тэр хүн өөрийгөө шүтэн болгочтой. Тэ? Бурхан хийхгүй, энэ өдөртөгч хийхгүй, би хийнэ. Ингээ өөрийгөө шүтэн болгож. Тэгээ өөрийгөө шүтэн болгонгод тэрэн дээр бусад сүнснүүд ирээд ингээд нэгдээд баг үсгчдэг.
Библиэд энэ эсрэг аргуудыг өгнө заагдах. Ялангуяа шинэ хэрэг биднэрт бол маш их тааж өгсөн байна. Нэгдүгээрт нь Христийнхээ оронд эрх мэдэл захирагдаа гэдэгт мэддэг. Тэ? Эрх мэдэл захирагдаа. Хоёрдугаарт нь өөрийгөө өөрчлөх тэр өөрийнхөө өөрчлөх гэж хүсэж байгаа юмаа хүндэтгэлтэй байдлаар хүмүүст хийх, хүмүүстэй харьцаж сурах тийм. Кросс чинь хоёр талын харьцаа байна. Тийм. Босон харилцаанд Бурхантай, Есүстэй, харилцаатай, хэртэй харилцаанд хүмүүстэй харилцаа байж байгаа. Тэгээ хүмүүстэй харилцах харилцаандаа өөрөөсөө хүндэтгэлтэй харьцаад сурах хэрэгтэй. Тэр өөр Матай 18:4 хэлээд өгсөн гэж бүтэн бүлэг байж байгаа. Тийм. Тэгээ энийг бид нэр хэрэгжүүлж чадахгүй бол биднэрт тэрслүү сүнстэйгээ тэмцэж чадахгүй яваад байдаг те. Олон их яваад. Тэгээ тэрслүү сүнснээсээ салахгүй бол бид нар явандаа яадаг. Тэр яг Абсаломын сүнс гэдэг энийг өөртөө бий болоод эхэлдэг гэж. За одоо Абсаломын сүнсийг тайлбарлахын өмнө Библиэд байгаа тэрслийн 4 гол жишээг ярина. Нэгдүгээрт нь болохоор Бурхны эсрэг тэрсэлсэн Люцифер байж байгаа тийм ээ, тэнгэр элч байж байгаад тэгээд Адам, Абсалом, тэгээд Израилийн 10 омг ийм 4 тэрслэл хамгийн том тэрслэл. Зөндөө тэрслэл байгаа л да. Энэ бол Бурхны эсрэг тэрсэлсэн хамгийн том тэрслэлд ордог байна. Тэгэхээр энэ Абсаломын сүнс гэдэг бол одоо Люциферийн тэр тэрсэлтэй ор тэмцэл тийм хэмжээнд энэ дэлхий дээр явагддаг байх нэ гэдээ ойлгох хэрэгтэй. Тэгээ бид нар мэддэг тийм ээ, уг өмчрөө очихын тулд бид нар дандаа нөгөө original sin тийм ээ тэглүү заавал очиж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр чинь энэ Люциферд бий болгосон байж байгаа. Тэгээ Люцифер яасан гэхээр Бурхныг магтдаг том генжил байж байгаа шүү дээ. Маш том тэнгэр элч байсан тийм ээ. Тэгээ Бурхны оршихуй дотор ороод ингээд магтдаг. Тэгээ Бурхны оршихуйд ороод магтахаар нөгөө тэр магтаалын үүднээс хавдар бүх хүмүүс Бурханд руу орж магтаан өөрлөө нарж магтаж байгаа юм шиг санагдаад тэгээд өөрөө Бурхны оронд сумаар санагдаж өөрт нь тийм хүсэл зүрхэнд нь орж ирсэн байна. Тийм мэдрэмжүүдтэй хүсэл ингээд орж ирсэн. Тэгээд тэрнээсээ болоод Бурхны оронд суух гад тэгээд Бурхны эсрэг тэрслээд тэмцээд тэгээд тэнгэрээс хөөгдсөн гэдэг юм. Тэгээ яг тэрүүгээр Адам руу тусалсан тийм ээ. Ивэр дамжуулаад Бурхан шиг болчих юм шиг санагдаад тэр жимсийг хамссан байдаг тийм ээ. Тэгээд Адам Ивэ дэж юмсан. За тэгээд Израилийн 10 овг бас тэр Соломоны хүү Рехобеамаас салахтаа бас өөртөө Бурхны өгсөн эрх мэдлийг булгаж авахын тулд 10 омгонд сарж яваад Израиль гэсэн улсыг өгсөд нөгөө Бурхны тослогоотой байгаа хантай улс нь болохоор Юда гэдэг 2хан овгтойгоо үлдсэн гэдэг. Энэ бол бас маш том тэрслэл. Бурхан ерөөсөө өөрийнхөө сонгосон ард түмнийг садгая гэж бодоогүй тийм ээ. За Абсаломын тухай гэхэд Абсалом бол Давидын 3 дахь хүү байгаа. Давид Иерусалимд ирж хаан ширээнд хараахан суудаг байхдаа Хебронд өөрийнхөө цэрэг дайчдыг цуглуулад өөрийнхөө дагсан хүмүүсийг цуглуулжсэн. Тэгээд тэнд байхдаа 6 эхнэр авсан. Тэгээд тэр эхнэрийн 6 хүү гаргасан. Эхнэрүүд нь 6 хүү гаргасан гэдэг тийм. Тэгээд тэрний 3 дахь эхнэрийнх нь Маха гээд Сирийн гишүүрийн гүнж Махаг авцсуугаа тэрнээс гарсан хүн Абсалом байдаг. Тэгээд Абсаломын нэр нь болохоор Father of Peace гэдэг их хамгаалангийн аав гэсэн утгатай ийм гол нэрийг өгсөн. Тэгэхээр Давид хүүгээ төрөхт нь маш их бэлэтэлтэйгээр хүлээж авч ирсэн шинж байгаа тийм ээ. Энэ хүү бол их хамгаалангийн хүү болгоо. Тэгээд харамсалтай нь Абсалом тэр нэрнтэй хурж бас амьдарч чадаагүй байж байгаа тийм ээ. За Абсаломын яаж тэрсэлсэн тухай мэдхийн тулд 2 дугаар Самуэль номын 15 дугаар бүлгийг бид нэр бүхлээр нь унших шаардлагатай байна. За тэгээд энэ бүлгийг уншиж байна. Абсаломын тэрслийн тухай 2 дугаар Самуэль 15. Үүний дараа Абсалом өөртөө хүсэг тэрэг болон морд бэлтгэж мөн өөрийнхөө урд гүйлгэх 50 хүнтэй болов.
Абсалом өвлөө эртлэн босож хаалгаар өнгөрөх замын дээрээ зогсдог байв. Хаанаар шүүлтгэхийн тулд ирж буй дарагтай хүн байвал Абсалом тэднийг дуудан "Чи аль хотын хүн бэ?" гэхэд уг хүн "Би таны боос Израилийн ийм овгийн хүн байна" гэнэ хариулдаг байв. Тэгэхэд Абсалом түнд "Харагтун, чиний зараг сайн хийгээд зөв юм аа. Харин хааны зүгээс чиний эргийг сонсох хүн нэрч байхгүй" гэмээр өгүүлдэг байв. Үүнээс гадна Абсалом "Аяа хэн нэгэн намайг энэ улсын шүүгчээр томилдогсон бол хэрэг зарах бүхий хүн бүр над дээр ирэхэд би түүнийг шударгаар шүүх байсан" гэдэг байв. Хэн нэгэн түүн дээр ойлтон сонин мөргөх гэвэл тэр гараа сонгон тэр хүнийг гэвч үнсдэг байжээ. Шүүгдэхийн тулд хаан дээр ирсэн бүх Израильтай Абсалом энэ маягаар харьцдаг байв. Ийхүү Абсалом Израилийн хүмүүсийн зүрх сэтгэлийг эзэмдэн ав. 40 жил өнгөрөхөд Абсалом хаанд "Эзэн дургсан тангараа би биелүүлэхийн тулд намайг Хеброн руу явуулаач. Таны боол би Сирийн гишүүрт байхдаа хэрвээ эзэн намайг үнэхээр Иерусалим буцаан авчвал би эзэнд үйлчлэх болно" гэмээр тангарагсан юм а гэв. Хаан түнд "Амар амгалан яваарай" хэмээн айлдсан тэрээр босож Хеброн руу яв. Гэхдээ Абсалом Израилийн бүхий л овг аймгаар тагнуул хийлгээд эвэр бүрээний дууг сонсонгуудаа та нар Абсалом бас Хебронд хаан юм хэмэгтэн гэж хэлвэлв. Тэгээд 200 хүн Абсаломын хамт Иерусалимаас яв. Гэтэл хүмүүс оройдож явсан бөгөөд юу болж байгааг мэдээгүй гэмгүй хүмүүс байв. Абсалом дахид өргөж байх зураа хүн явуулж Давидын зөвлөх Гэрзон хүн Ахитофелийг өөрийнх нь хот гэж Гилогоос дуудан авчирв. Абсаломтай нэгдэн нийл хүмүүсийн тоо өссөөр байсан тул хуйлдаанч хүчтэй байв. Тэгэхэд Давид дээр нэгэн ичиж Израилийн хүмүүсийн сэтгэл зүрх Абсаломтай хамт байна хэмээн өгөөлөв. Тэгэхэд Давид Иерусалимд өөртөө хамт байсан бүх зарц нартаа "Зүгтцгаая. Эртийгээс бидний хэнэж Абсаломоос зүгтааж оргож чадахгүй. Худлаа. Тэр биднийг өтөр гүйцэж гай өчөөлөн эрдний хэрээр энэ хотыг дайрахыг" гэж хэлв. Хааны зарц нар тэдэнд "Хаанд миний хаан эзэм тааллаараа юу хэлнэ тэр бүхнийг бид биелүүлэхэд бэлэн байна гэцгэв. Ингээд хаан гарч явхад гэрийнхэн нь бүгд түүнийг даган гарваа. Харин хаан гэрээс ахуулахаар 10 баг эхнэрээ үлдээжээ. Хаан болон түүнтэй хамт байсан бүх хүмүүс гарч сүүчийн гэрийн дэргэд зогсвоо. За энэ дээр тэр Абсалом хааныхаа эсрэг тэрсэн тухай хаан гинт мэдчихэж шүү дээ, тийм ээ. Тэгээ бүр хүүгээсээ айгаад зугтаж гарч байгаа тухай. Гэт хүүн аавынхаа эсрэг тэрслэх юу болсон юм бэ гэсэн асуулт гарч ирж байна, тийм ээ. За тэгэхээр өмнө болсон үйл явдлуудыг бид нар мэдэх хэрэгтэй болно. Тэгэхээр өмнө нь юу болсон гэхээр 2 дугаар Самуэль номын 13-т энийг зөөргөө яриад өгчээ. Давидын өөр нэг эхнэрээс гарсан Амнон гэдэг хүн бүр том ууган хүн гэж байна. Тэр ууган хүн 22 настай байсан. Энэ 22 настай хүү энэ Абсаломын дүү өөр ээжтэй эцэг нэгтэй их өөртөө гэсэн үг тийм ээ. Тэр дүүтэй одоо дүүгээ одоо хүсэлт тачаалаа харж байгаа. Өөрөө бол дурлцсан гэж үзэж байгаа. Гэтэл тэр бол дараа нь дурлал биш гэдэг нь мэдэгддэг. Тэгээд тэр Тамарыг маш их дотороо хүсээд байж сууж чадахгүй болсон байж байгаа. Тэгээд хажууд талтай байсан хүний зөвлснөөр тэр Тамарыг авчираад тийм ээ бас Давидаас асууж байгаад авчираад тэгээд Тамарыг хүчинцэн байдаг тийм ээ. Тэгээд тэрийг дээгүүрэнгүй уншиг бол 13 дугаар бүлгээс уншиж болно. За тэгээд Тамар 15 настай. Амнон 22 настай. Тэгээд Тамар бол Амноноос илүү ухаалаг. Ингэж болохгүй, Израильд юм гараагүй. Тийм ээ. Та ингэж болохгүй. Хэрвээ таны хүсэх юм бол намайг танд гэрээ болгож өгнө. Адаа ясаар авч удаж ингэж болохгүй гэж хэлээд байсан те. Тэгэхэд Амнон бол өөрийнхөө хүсэл тачаалыг дийлэхгүй. Тэгээд дараа нь тэр нь хайр биш байсан гэдэг нь юугаар харддаг? Хүчинцнийхаа дараа Тамарыг хөөж гаргадаг. Тийм ээ. Жигнэсээ хайрлаагүй гэрнэ гэж байна. Биендээ захирагдсан, биеийнхээ хүсээ захирагдсан мэдээж байна. Тэгээ Тамар тэндээсээ гараад Абсалом ах дээр очдөг. Абсалом тэгэхэд 20 настай байж байна тийм ээ.
Тэгээд дүүгээ гэрэлтэй авсан. Тэгээд тэр үед бол энэ Middle Eastern орнуудад яад гэхээр аав нь ах нар нь эмэгтэйчүүдтэй хайрлах, хамгаалах ёстой байдаг тийм ээ. Тэгээд аав нь дүү тайлах ёстой. Тэгэхээр Давид бол тэр охиноо тэнд шууд хамгаад тэр охин бол Давид руу ирэхгүй авахгүй аавтайгаа харилцаагүй. Тэгээ ах руугаа шууд ирж байгаа тийм. Тэгээд тэр ах нь Австан бол яг ахын хувьд бол дүүгээ хамгаалж байгаа. Чадах хэмжээгээр хамгаалж байгаа. Яаж хамгаалах вэ? Миний хажууд байдаа л хамгаалж байгаа тийм. Өдөр болгон тэр хүчндүүлсэн тэр зовлон шаналлыг туулж чаддаг дүүхэхэд ирээд Авслам амьдарч байгаа. Ахын хувьд бол өөргөө гүйцэтгэж байгаа тийм ээ. Гүйцэтгэж байгаа. Харин Давид юу ч хийгээгүй. Аав нь юу ч хийгээгүй. Аав нь тэнд арга хэмжээ. Давид яагаад арга хэмжээ аваагүй гэхээр Давид тэрнээс өмнөхөн өөрөө завхааралд унтсан байсан тийм ээ. Бачибаг завхаарж агаад нөхрийг алаад ингээд авч суусан. Тэгээд тэр хоёрын завхаарлын дундаас гарсан хүүхдийн бурхан шийтгэл болгоод амийн авсан байдаг. Тэгээд хоёр дахь хүүхэд нь гарцсан, Соломон гарцсан. Соломон 2 настай тэнд байж байгаа. Энэ болгон хүүхдүүд энэ Амнон, Авслам тэр бүгд насан турш хүүхдүүд. Тэр хүүхдүүдийн нүдэн дээр болсон. Бүр Израилийн ард түмний нүдэн дээр. Тэгээд Давид өөрөө ичхүүрээсээ салж идэхгүй. Тийм ээ. Давидыг хүүхдүүдтэй тэр тухай ярилцаагүй. Бурхны өмнө гин буруугаа улаасан ч гэсэн хүүхдүүдийнхээ өмнө гин буруугаа хүүхдүүдтэй харилцаа баг. Гин өөрийнхөө ичхүүрээс болоод тэр насан турш хүүхдүүдтэй харилцаж. Тэгээд тэр завхаарлын сүнс өөрийнх нь удамд ингээд хараал болоод орж ирж байгаа. Тэр Амнон хүүхэнд дамжаад. Ууган хүү гэдэг бол ууг нь хаанчлалыг авах их мэдтэй хүүхдтэй. Тэгсэн чинь ууган хүүнд тэр завхаарлын сүнс орж ирээд тэр гэр бүлтэн тэр хүчингэлт явагдаж байгаа байхгүй юу? Ийм зүйл. Тэгээд Абсалом Давидыг 2 жил харсан. Амнон ч гэсэн шийтгэлээ үлээх гэж харж байгаа. Яг тэдэрт хуучин гэрээ байгаа тийм ээ. Хуучин гэрээний 10 хуулиар энэ бол нүгэл гэдэг нь тодорхой. Тэгээд еврейчүүдийн тэр гаргасан 613 хуулиар одоо Мосегийн хууль гэж нэрлэгдэх хуулиар ийм хэрэг хийсэн хүмүүс бол яг чулуугаар сэдвэрж өгөх ёстой. Тэгэхэд яг энэ хуулийн дагуу ч Давид арга хэмжээ авахгүй 2 жил орчиж байгаа байхгүй юу? Ингээд Абсаломын зүрхэн дотор яасан? Гомдол, хорсол бий болсон маа. Тэгээд тэрсүү сүнснүүд бий болж гисэн. Тэгээд Абсаломын зүрхэн дотор үзэн ягт бий болоо тэр үзэн ягт нь Амноноос хариугаа авах тийм үзэн ягт бий болоо. Тэгээ 2 жилийн дараа Ноосны найранд Амноныг дуудаад тэн дээр бас аавгаа ордог. Тэгээд Давид бас гэтээ Давидд сэжиг төсөнтэй. Яагаад Амноныг авчих гэдэг юм бэ? Сэжиг төсөн байгаа хгүй юу? Тийм. Тэгсэн юм өөрөө очихгүй хүүхдүүдээ очиж зөвшөөр. Тэгээд тэн дээр Абсалом дохио гэж жоод Амноныг зартнараараа авлуулдаг гэж. Тэгээд Амноныг өгөхөд Давид бол эцгийн хайр бол байгаа байхгүй юу? Хүүхдүүд хаараас уйлаад байгаа байхгүй юу? Тэр мэдрэмж юмуд нь тавьж байгаа. Гайхсан хүүхдүүдтэй ямар ч харилцаа байхгүй. За тэгээд Абсалом Амноныг асуусныхаа дараа зүхтайгаад гişүүд татсан. Өөрөөр хэлбэл нөгөө талынхаа ээжийнхаа өвөгийн тал дээр очиж байгаа байхгүй юу? Тэгээд ээжийн дүүгийн очиод тэнд 3 жил тэнд амьдарсан. Тэгээд тэрний дараа Давид Амноны араас гашуудах нь гайгүй ороод болоод Абсаломыг санаж гисэн байж байгаа. Тэгээд гэрээдээд байж хат нь хажууд нь ясны Йоб цэргийн жанжин нь Йоб болохоор өөрөх нэгч байгаа нөхд тахгүй. Цэргийн жанжин тэрийг хараад Абсаломыг санаад аваа мэдээд тэр ч өдөр автуу нар байгаа шүү дээ. Санаад аваа мэдээд Абсаломыг авчрах арга зохиогоод нэг эмэгтэй яг адилхан тийм түүх 2 хүүхэд нэгийг аасан түүх зохиож жагаад Давидыг уйруулж агаад Абсаломыг авчрах шийдвэр оруулаад очиод гişүүрээс Абсаломыг авчирж байгаа. Тэгээ Абсаломыг авчирангууд Давид уулздаггүй. Миний нүднээс даад байлах гэж боддог байхгүй юу? Юураа санаад исэн бол тий яад хүүхдтэй уулзах. Бас харилцаа байхгүй. Тэгээд 2 жил Абсаломтой уулзаагүй. Тэгээ уулзахгүй болсон чинь Абсаломын нөгөө тэрслүү сүнсэнд улам их болж гисэн. Тэгээ аав нь уулзахгүй байлгүй.
байхгүй. Яах гээд байгааг нь мэдэхгүй. Тэ. За тэгэнгүүт Авсалом яасан? Йоби 10 тариланг шатаасан байхгүй. Өөрөө шууд харьцаж чадахгүй болохоор автагаа харьцдаг хүний тэр чинь хүний одоо property хандна гэдэг чинь маш том төсөл шүү дээ. Хааны хүү болохоор Йоб яаж чадахгүй болохоос тэгсэн бол тэр чинь бас яаж арга хэмжээ авах вэ гэдэг нь Израилийн хуульд нь бас байж байгаа. За тэгэнгүүт Йоб яах вэ? Йобын үгэнд дуудсан байхгүй. Гэхдээ Йоб бол Давидын цэргийн жанжин. Давидыг бодоход бас нөхөс өөр бусадын дуудахад очихсгүй шүү дээ. Тэгээ Авсалом бол тийм их төслөө байгаа байхгүй юу? Хааны жанжныг зэхэх гэж чадахгүй болохоор тэгээд маш Христос сүнс ингээ яаж ажилт юм гээд Авсаломор дамжуулж харагдаж байгаа. Тэгээд эцсийн эцэст нэг юм Давид Йобын хүсэлтээр Авсаломыг авчиж боддог. Тэгээ бас ингээд сайхан ярьж суудгүй үгүй те яадгүй. Өөр нэг ингээд хүүтэн үнсдэг байхгүй юу? Тэр хүүтэн үнс тэр Библиэд маш олон үнстэй байгаа. Давидын хүүгийн үнс, хүүтэн үнс. Гарант дөрөв гарсан Авсалом тэр хүмүүсийг заргашуулах гэдсэн хүмүүсийг үнсэж хансаад энэ үнсэлт болон дараа нь тэр Юдасын Юсесийг урууж зааж өгтөө үнсэн тэр урагчийн үнсэлттэй адилхан тооцогддог байхгүй. Худлаа тэр биеэр хийж байгаа үйлдэлтэй зүрхэнд хийж байгаа үйлдэлтэй яг адилхан биш. Тэ өөр байхгүй юу? Зөв яг зүрхийг илэрхийлж байгаа биш гэдгийг хэлж. За тэгээд тэр үнсэлтээр бол Авсалом хүмүүсийн өмнө гарах ихээр болж явж байгаа байхгүй юу? Тэгээд яасан гэхээр тэр юуны хэрмийн хаалганы өмнө ирж суугаад зараг шүү. Гинт бол юу эхэлж байгаа? Тэрслүүгийн хуйлдаа нэрлэж байхгүй. Бүр яг хааны эсрэг бүр тэрслэх үйл ажиллагаагаа зохион байгуулж эхэлж байгаа гэсэн үг. Тэрийг түрэн бид нэр уншсан тийм ээ. Тэгээ 2 жил тэнд заргыг шүүж байгаа. За тэгээд боддоо Амнон Тамарыг хүчинтсэн дараа Амарыг алдах 2 жил. Тэгээ Авсалом зүхтэж авсан 3 жил. Тэгээ ирээд Давидын нүдэнд харагдаагүй 2 жил. Тэгээд дараа нь тэр үүдэнд суусан 2 жил юм уу 4 жил юм уу гэдэггүй. Зарим судалсан хүмүүс 2 жил, зарим 4 жил гэсэн мөлий. 2 жил бол яг нийт 9 жил, 4 жил ордоход 11 жил. 9-с 11 жил ингээд Авсалом энэ тэрслэн ингээд яваад гэсэн юм. Маш удаан ингээд явсан гэсэн үг тийм ээ. Тэгэхээр Авсалом өөрөө 30 настай болж байгаа гэсэн үг байхгүй тийм. 29 юм уу 31 настай болж байгаа байхгүй юу? Бүр Давид өөрөө 30 настайдаа хаан ширэнд суусан байгаа шүү дээ. Тэгээд 40 жил Израилийг захирсан гэж. За тэгэхээр энэ Авсаломын энэ тэрслэг юунаас эхэлсэн бэ гэхээр тэр аавдаа гомдсон гомдлоос эхэлж байгаа байхгүй юу? Тэгээ аавдаа гомдсон гомдол бол бас зөвхөн тэр Тамарыг хүчинтсэн тэр үед эхлэегүй. Тэрнээс өмнө хүүхэд байхаас эхэлсэн гэсэн. Тэг бид нар яагаад хүүхэд байсан үеийнхөө очоод ингэ шинжээд байгаа гэхээр гомдод бол бүр тэндээс эхэлдэг. Давид бол сайн хаан байсан уу? Сайн хаан байсан. Сайн дайчин баатар байсан. Сайн дайчин баатар байсан. Тэгтэрсээ сайн аав байж ерөөсөө чадаагүй байхгүй. Яг бол олон эснэрийн нэг олон хүүхдүүдтэй. Тэгэхээр байж байгаа байн байл тантай. Давид чинь 40 жил хаанчлахтаа 44 тултанд орсон гэж байна. Тэгэхээр зарим жилдэн бүр 2 3 тултанд орсон юм шиг. Дагаар тий. Тэгээ гэрийн бараа хардаггүй байгаа байхгүй юу? Хүүхдүүдтэйгээ ямар ч харилцаа байхгүй. Тэгэд маш олон хүүхдүүдтэй. Тэгээд хүүхд байхаас нэлээд ерөөсөө хүүхдүүдтэйгээ харьцаагүй. Тэгээд Библиэд бид нар яадаг хүүхд болгонтойгоо тусгаалan харьцах. Хүүхд болгон юник тийм ээ. Онцгой тусгаалan харьцах хэрэгтэй. Тэгээд бид нар ч гэсэн өөрсдийнхээ амьдралыг аваад үзээд бидний бүгдээрээ итгэж биш байсан хүмүүс аав маань бид нартай тэгж тусгаалan ярилцууж харьцаж те бид нарыг авч явж исэн үү? Тийм ерөөсөө бараг байхгүй те. Надад бол аавтайгаа хамт нэг ажлынхантай халиар төгөх гээд явж исэн тэр жилээс санагддаг байхгүй. Аавтайгаа хамгийн ойрхон байсан жил. Тэр майханд аавынхаа үр дүнтал ярьжсэн. Тэгээд тийм тэрнээс өөр тэгээд 9 настай хат аав минь насарсан тийм. Ерөөсөө аав охины харилцаа тийм бараг байхгүй. Бурхантай харилцтлаа би аав охин хоёрын харилцаа гэдэг тийм сайн мэдхгүй ойлгохгүй. Тэгээ хойд тавтайгаа ерөөсөө тийм харилцаа байхгүй. Хойд тавтай би өмсөөлч үзэг
Тийм байсан байхгүй юу. Тэгэхээр Давидын харилцаа яг тийм л байсан хүүхдүүдтэй харилцахаар. Ерөөсөө тийм ойр харилцаа. Бид нар гэр бүлийн хичээлдэр бол энийг их заадаг да. Эртээ хүүхдүүд 3 наснаас хойш ерөөсөө аавынхаа доор явах ёстой, аав л хүмүүжүүлэх ёстой. Тэгээ ээж гэдгээс гарах ёстой байд те. Тэгэхгүй бол одоо гэр бүл салснаас болоод аавгүй хүүхдүүдээс болоод те. Тэгээд аав нь дайгаа ирмээ хүүхдтэйгээ харилцдаггүй юм. Давид чиг юм аавдаас болоод ерөөсөө тийм ирэмгээ эрэгтэйчүүд энэ дэлхийд маш тутмагцсан байхгүй юу. Тийм учраас феминист үзэл амар хүчтэй болсон. Тийм зүйлүүд бий батмаж. Тэр Абсаломд бол тэр багаасаа тэр аавтай гологдсон тийм гологдлын сүнс байсан байхгүй юу. Тэгээд тэрнээсээ салаагүй учраас тэр ингэсэн. Уг нь Давид Хебронд байхдаа анхны тэр 6 хүүгээ өөрийнхөө зөвлөх сайдуудаар тавьсан гэж байна. Гэхдээ тэр хүүхдүүд нь эр хүн болж өсөөгүй тийм ээ. Яг нөхөр болж чадаагүй гэмттэй. Энэ сүүлийн 5 жилийн хугацаанд Амнон чинь өөрөө 3 хүү нэг охинтой болсон гэж бас Библи бичигдсэн. Бас аав болцсон тий. Тэгэд ийм хүүхдүүд өөрсдөө хүүхэд байж үзээгүй. Яг аавын хайр инхрэл амсаагүй. Ингэж яваад хар юм. Тийм учраас бид нар ингэж чиглэгээ ихтэй бүр уг үндэс рүүгээ очиё гэж яриад байгаа чинь маш их утга учиртай гэвэл ойлгох хэрэгтэй юм жаа тий. Тэгээд дараа нь Давид энэ насан турш хүүхдүүдийн хувьд болохоор шудраг ёсыг гүйцэтгүүлэхэд хайхамжгүй байна. Бидний төсвөр эслэлээр шударгыг үйлдэж байгаа. Давид шудраг ёсыг үйлдэх. Яг бол хүүхдүүд нь нүгэл үлдчихээд байхад тэр шийдэх ёстойсэн байхгүй. Ямар нэгэн шийдэл өгөх ёстой. Хүмүүс бүгд нэр хааны гэрийг харж байгаа шүү дээ. Хүүхдүүдтэй яхаа тэр дотор ингээл тийм нэг нэгийг өвчнөсөн, нэг нэгийг алдсан юм болоо. Бөөн тэр ховж юмнууд явж байгаа шүү дээ. Тэгээ хаана гэдэг чинь Давид өөрийнхөө хүүхдүүдийг шийтгээг байхгүй юу. Маш хайхамжгүй хандсан. Тэгэд хүүхдүүдэд ерөөсөө сахилга хотын татвар хүмүүжүүлээгүй. Хүүхдүүдэд хайраар хүмүүжүүлнэ гэдэг ч юм уу сахилгачууд хүмүүжүүлнэ гэсэн үг байдаг тийм. Тэгэхээр сайн авч. Тэгэд зүгээр бид нар Библийг эхлээд уншихад энэ бол энд Бурхны өгсөн иш үзүүлийн биелэг юм байна л гэж уншдаг байсан байхгүй. Бид нарыг сүнслэг зүйлийг сайн ойлгоогүй байх та. Тэгээд тэр нь ямар иш үзүүл байсан гэхээр 2 дугаар Самуэль номын 12-ийн 8-аас 13-т Давидыг завхаарсны дараа Бурхан ингэж хэлсэн байдаг. Би бас чанд эзний чинь гэрийг мөн түүний эхнэрүүдийг халамжинд ч өгч Израиль болон Юдагийн гэрийг чамд өгөв. Хэрвээ энэ дэндүү багтсан бол би чамд энэ мэд зүйлсийг илүү ихээр нэмж өгөх байсан гэж Давид хэлж байгаа юм тийм ээ. Саулын дараа хаанчлалыг өгсөн. Тэгээд халамж бүх зүйлийг нь тэр халамжт өгсөн. Тэд чи энийг баг гэж үзээд байна уу гэж асууж байгаа. Тэгээ юунд чи эзний мэлмийн өмнө мууг үлдэн түүний үгийг үл томсолов. Чи хит хүн уриаг илдээр авч түүний эхнэрийг өөрийн эхнэр болгон авч түүнийг Амоны хүүгүүдийн илдээр хадгалав. Тэр нөгөө завхаарсны Бурхан өөрөө шүүж штэ. Тийм учраас одоо чиний гэрээс хизээч илд салахгүй. Учир нь чи намайг үл томсорлож хит хүн урайгийн эхнэрийг өөрийн эхнэр болгон авсан билээ. Энэ дээр Бурхан Библиэд Батшибаг хизээч нэрээр нь дуудав. Дандаа урайгийн эхнэр. Яаж бол Бурхан гэрлэлтийг хүндэтдэг байхгүй юу? Дандаа аваал нөхрийнх нь нэрээр Батшибаг дууддаг. Эзэн ингэж айлтж байна. Үзэгтэн чиний эсрэг гай зовлон би гэрийнхнээс чинь өсгөн. Би бүр чиний нүдний өмнө эхнэрүүдийг чинь авч хамтлагчид чинь өгнө. Тэр хүн гэгээн цагаан өдөр чиний эхнэрүүдтэй унт холно. Чи өнийг нууцаар үлдсэн бол би хамаг Израилийн өмнө наран дор энэ хэргийг үйлдэнэ гэв энэ лайвч. Бид нар юу гэж агуулшигтай за Бурхан ингэж хэлсэн яг ийм зүйлээр болж байна гэж бодсон байхгүй юу. Гэтэ Давид хүүхдүүдэд зөв хүмүүжүүлээд зөв зогсоод тийм ээ шударгыг үйлдсэн бол Бурхан энийг
энийг эргүүлэх байсан. Тэг бид нар зурчлан залбирлын тухай үзсэн ш тийм ээ. Тэгээд Давид энийг ойлгож хийж чаддаг баг. Тэгээ энэ иш үзүүлгээс болоод яг энэ Давидын 4 хүн нас орсон. Түүнд нь Батшебагаас төрсэн тэр нягс хүүхэд нас орсон. Тэгээд энэ Амноныг тэгээ Тамарын хүчит за Амноныг Авсалом ахна гэсэн. Тэгээ Авсаломыг дараа нь тэр цэргийн жанжин Йоб устгаж алдаг. А дараа нь тэр дөрөв дэх хүү Аданаг нь Цабоно хаан алдаг тийм өөр хаан ширээ булаацтай алдаг нэг хүүхдүүд нь энэ нөгөө илт салахгүй гэдгийг ингэж хэлсэн баа тийм. Тэгээ Давид ч гэсэн бас энэ иш үзүүлэг болж гин гэж бодоод тэрний эсрэг зогсохгүй тэнцэхгүй байсан ч байж магадгүй тийм биднээсээ тийм бодолтой. Гэхдээ Давид хүүгээсээ зогтохдоо яг ингэж залбирч байсан. Дуулал 3 бол нөгөө Авсаломоос зогтохдоо Давидын хийсэн дуудад гэж бичсэн юм тийм ээ. Эзэн миний өстнүүд юутай олширнэ. Миний эсрэг босгочд олон байна. Олон хүн миний тухай түүнд бурхны авраг үгүй гэдгээ гэж хэлв. За энэ бол нөхцөл байдлаа бурханд өргөж байгаа үг тийм ээ. Тэгээд гэвч эзэн та бол миний бамбай, миний цог жавхлан болон тэргүү нийгмийн өргөгч нэгэн билээ. Би эзэнт хандан дуу оозоогоор ашигласан бөгөөд тэрээр ариун уулаасаа надад хариулсан. За одоо л эзэнт хандаж магтаад өргөж байна тийм ээ. Миний бамбай, миний цог жавхлан гэд. Тэгээд тэр эзэн лөө өөрөө хасгарч асуудлуудаа өргөж байна. Харин эзэн Давидэд дор нь хариулсан байна. Тэ? Надад хариулсан гэж байгаа байхгүй юу? Ингээ хашгираад явж байхад нь хариулж байна гэсэн үг. Маш урт хариу. Би хэвтээ унтаад сэрсэн. Учир нь эзэн намайг тушиж байна. Нөгөө зүхтаж авах гэж маш тайван унтсан биш тайван унт. Тэгээ өөрөө тавьчихсан. Эзэн тушиж байна. Түмэн хүн миний эсрэг намайг хүсэлсэн ч би яахгүй. Тэ? Зориг ороод ирсэн. Эзэн босоож бурхан миний намайг авраач. Миний бүх дайсны шанаа руу та дэлсэн. Хорон муу хүний шүдийг та хэмгэлсэн. Аврал бол эзнийг таны эрүүл таны ард түмэн хүртэх болтугай. Тэр өссөн тэр дайснуудыг нь дарна гэд баталгааг эзэн өгсөн юм тийм ээ. Хүсэнд би авна гэж. Давид бол ингээ бурхантай бол маш ор харилцаатай юм баггүй юу? Бурхантай бол харилцаад байгаа гээшээ тийм. Харин хүндлэн харилцаа ерөөсөө байхгүй. Тэгээ өмнөхөө урд бол сайн гэж. Ийм хүмүүс бидний дунд байгаа. Амар бурхантай харилцаад байдаг. Гэр орон нь болохоор маш замбраагүй өөр хөлтөд харилцаж чаддгүй гэрээ босгож чаддгүй. Ийм итгэгч нар бол зөндөө байгаа тийм. Тийм хүүхдүүдтэй харилцаа байхгүй болохоор тэр муу сүнснүүдээс Давид хүүхдээ хамгаалж чадахгүй байхгүй. Тийм учраас тэр гомдол багаас нь хүүхдэд дотор нь явсаар хагаад бүр ингээд цөхөл болоод хувирсан байж байгаа юм. Авсаломор дамжуулж харагдаж байгаа. Тэгээ Давид болохоор дөрөв 12 овог аймгийн асуудлыг шийдэд байгаа шүү дээ. Тэндээс ирсэн хүмүүсийг ингээд өрөвдөөд хайрлаад багт. Инэрлийн бид бол Давидэд хангалттай байгаа байхгүй юу? Тэ? Одоо Мика 6-гийн 8 дээр чи инэрлийг хайрлагч. Давид бол хайрлаад байгаа. Ард түмнээ бод хайрлаад байгаа байхгүй юу? Хүндлэнгийн хүмүүсийг хайрлаад байгаа. Тэгээ өөр хүүхдүүдэд жинхэнэ инэрлийг үзүүлж байна. Хүүхдүүдтэй инэрлийг үзүүлж сурах хэрэгтэй байна тийм. Хүүхдүүдийн инэрлийг үзүүлэх нь багаас нь эхлэх хэрэгтэй байдаг тийм. Тэр хүүхдүүдэд уйлж ахт нь тэр тэрвэрийг харьцах тэр зүйлүүд чи бүгдээр ингээл хүүхдүүдэд тэгэх юм бол хүүхдүүд асуудал босоход яадаггүй. Аавруугаа л ирнэ тий. Аавруугаа л гүйж. Ээжрүүл хэн тэрийг инэрч чаддаг тийм хүмүүрүүл очтоош. Гэтэл Давидын хүүхдүүд хаашаа очсон бэ? Амнон тэр нөгөө тэр хүсэл тачаар дурдаач ядахгүй тэгж ачин байдалд орцсон байхад нь хажууд нь хэн зөвлөж исэн бэ? Давидын ах Шимагийн хүү Йонадаб. Өөрийнх нь үеэл ахгүй юу те? Касн зөв. Тэг үеэлүүдтэй ямар зөвлөгөө өгдөг? Та нар зөвхөн бодтоо. Бид нар ах トゥ уныхаа хүүхдүүдтэй хамт өсдөг. Нэгч сайн зөвлөгөө байдаггүй шүү. Дандаа буруу юм руу ороод татдаг шүү. Тэ? Та нар тэрийг бодоорой. Йонадаб юу гэж зөвлөсөн?
зайл хэрэлээд авчираад хүчин тэтгэж өглөө гэж байна. Тэ. Давидын 3 дахь хүүхэд байхгүй юу? Тэгээд бүр хүчин яаж зохион байгуулахыг зааж өгсөн байна шүү. Аавыгаа яаж хурахуд, Тамарыг яаж урахтаж гэж. Тэгээд Тамар удаа юу өөрхөн сэтгэлээр ярьж байгаа шүү. Өвчтөе ахтай хоол унд хийж өгч асрах сэтгэлээр. Тэгээд эмэгтэйчүүдэл тийм сэтгэлтэй хүнд үйлчлдэг. Тэгээд тэр сэтгэлээр ярьсан. За Авсаламын ажуудах зөвлөгч нь хэн байсан? Авслам зөвлөгчөөр хамгийн түрүүнд авсан хүн нөгөө Ахитофел те. Ахитофел хэн байсан гэхээр нөгөө Батшебагийн өвөө аахгүй юу? Тэгээ Ахитофел Давидэд үс санцсан нэг юм байсан. Юу гэхээр ач өвгнийх нь амьдралыг хүмүүлсэн. Ач өвгнийх нь нөхөр хүргэнийг нь алсан. Тэгээ Давидыг бүр устгах юмсан гэсэн ийм бодолтой бүр Давидын өмнө тэрсэлсэн тийм зөвлөгч байсан. Тэрийг хажуудаад байв. Тэгээд Ахитофел Авсаломд юу гэж зөвлөдөг вэ? Хамгийн түрүүнд өгсөн зөвлөгөө нь аавынхаа үлдээсэн тэр 10 эхнэр дээр орогчлдог байхгүй. Тэ? Тэр бүгдээрээ өөрийнх нь step moms гэж байна шүү дээ. Тэгээд бүр яад вөхөр тэр дээврийн дээр асар бариулж агаад тэр 10 эхнэрийн тэнд байлгачаад оруулдаг байхгүй. Доор нь арт түмүү харж байгаа байхгүй. Энэ нөгөө нэг наран дор энергийг гүйцэтгэж бурхны хэлсийг шүүжүүлэг энэ шүүжүүлгийг Ахитофел мэдчихэж байна. Тийм ээ? Тэрний дагуу шүүжүүлсэн байж байна. Гэхдээ Авслам тэрийг хүлээж авахгүй байх бас тийм их мэдл байгаа шүү дээ. Зөв шийдвэр гаргаж болно те. Гэхдээ энэ олон хүмүүсэд хамт ажиллаж байгаа гэдэг батах хэрэгтэй. Олон хүмүүс энд баг болж байгаа байхгүй. Тэр муу хүмүүсийнхаа зөвлөгөөг л аавна. Тэрийг бодох хэрэгтэй. Тэг ямар ч нөхцөлд хүүхдүүд нь аав руугаа л ирэхгүй байгаа тийм. Энэ бол харилцаа ямар байгааг харуулж байгаа байхгүй. Тэгэхээр та нарын хүүхдүүд өөс хараа хин рүү ирдгүү, гонтхороо хин рүү ирдгүү. Энийг бодох хэрэгтэй. Бид нар өөсдөө хин рүү очдөг байсан юм. Баг байж захтаа аав руугаа очиод тинейжер болонгуудаа найз нар руугаа очиод идэх өчтэй ш. Тэгээд Давид хөвгүүдийнхээ хувьд бол гол зөвлөгч нь л байх хэрэгтэйсэн тийм байж чадаагүй. Бас өөрийнхөө огттой бол онцгой хайрлах хэрэгтэйсэн бас тийм байж чадаагүй. Тэ? Тамарыг хайрлах чадаагүй. Гэхдээ бас энэ зүйлүүд дээр Библийг уншихад Давид яг энэ зүйлүүд дээр Бурханаас зөвлөгөө иржсэн, хүмүүсээс зөвлөгөө иржсэн гэдэг нь бас байхгүй лээ. Би л олж хараагүй тий. Өөр хүмүүс харсан уу гэхгүй. Яг ийм хувийн асуудлууд дээр тэгж хандчихсан юм их бага юм шиг байсан. Тэгэхээр Давид бол эцэг хүний хувьд бол маш итгэхгүй сул юм дорой байдалтай. Тэрнээс болоод хүүхдүүдийн зүрх ааваас нь авцсан. Тэгээд Давидаас авцсан. Давидаас олдохтой хүүхдүүдийнх нь адилхан Бурханаас олдчихж байгаа. Тэгэхээр Иохан Баптист эрэхтэй юу гэсэн? Би хүүхдүүдийн зүрхийг аав руу, аавуудын зүрхийг Бурхан руу хандуулах. Тэр Бурхантай харилцаанд бидний аавтайгаа харилцаа бас их үүрэг гүйцэтгэдэг гэдэг бид нар бас маш олон удаа ярьсан байгаа тийм ээ. Тэгээ хүүхдүүд жоохон багтаа тэр аавдаа гонцсон гондол тэр юмнуудыг ойлгохгүй л явждаг тийм. Ийм л байх хэрэгтэй байна. Манай аав ийм л хүн гэдэг. Том болохоор аавынхаа тэр өөс юм уу зүйл нүгэл бүх юмнуудыг харж эхэлдэг штэ. Тэгээ бид нар тинейжер хүмүүс хүүхдэд тэрслээл гэж боддог. Тэр нь баг байхдаа тэр ойлгохгүйсэн зүйлээ том болоод ойлгож байгаа гэсэн гол юм. Тэгээ тэр үед бид нар өөрсдийнхөө буруу зуруу зүйл нүгэл юм зүйл хүүхдүүдийнхээ өмнө улаагаад хамт зүйлүүд ойлгуулад нар ойлгодгүй байсан гэдэг ингээ ялцах хэрэгтэй байдаг байхгүй юу? Давид ч гэсэн те яагаад тийм зүйлүүд хийсэн тэр насан турш хүүхдүүдтэй ярих хэрэгтэй. Тийм юмнуудыг ерөөсөө хийвгүйгээс багтаагаа гомдол нь ингээл төсөл болоод өсөөд ингээд яваад байгаа. Тийм зүйл бол хүн болгоны амьдралд байдаг бүгдээр ингээд тэрсэжсэн. Тэгээд энэ нөгөө эдгээр чөлөөлт өөр дээр ийлээж байна. Нийтдээ миний санаанд орж ирсэн. Дөрөвдүгээр ингээд бид нар байж хахад тэр чи бид нарт их чухал үеэс анх удаа Монгол кабинетийн систем гэдэг юм гарч ирээд нөгөө хүүхдүүд анги ангиар очдог. Тэгээ багш нар нь ангидаа сууж идэг тийм үе эхэлчихсэн байхгүй юу?
Тэгээд 3 дугаар ангийн багш маань нэг багш салаад бид нар ингээ олон багш ордог бодоод. Тэгээ олон багш ороод ирэхэд нөгөө хүүхдүүд нөгөө тэр мөр тухайгаа ингээл ярьдаг бастай. Хүүхдүүд нэг өдөр тэр хичээл тараад орой хэлжинд яриа суужсэн чинь маш одоо хүүхдүүд ангийн дараадад ураг байсан байхгүй. Тэгээ тэрийг ингээ мэдхгүй. Ангийн дарга маань нэг айлын ганц охин л байсан л да. Тэгээ тэр нөгөө багшийн нөгөө заадаг укас гэдэг дандаа байж яддаг байсан. Тэгээ 1-3 дугаар ингээ тахт ингээ жагсааж оруулдаг. Тэг гадаа өглөө өдөр чи ингээ бид нарыг жагсаахад тэр ингээл укасыг бариулаад хүүхдүүдэд тэгшин зогс гэж явдаг байсан. Тийм. Тэгсэн чинь тэнд гонцоо аягүй хүүхдүүд байдаг. Мэдхгүй бид нар тэр гонцоо ярьсан байхгүй. Тэгээ яагаад гэсэн нөгөө аягүй хүүтэнд гар даацсан үе тэр зөхөд аягүй өвддөг байсан юм л да. Тэгээ тэр манайд ч аягүй гэв гэр ороолсон хүүхдүүд явдаг. Тэсгэт айлын хүүхдүүд цөөн байсан. Тэгээд тэр хүүхдүүд чинь тэгээд бид нар жоох дургу тэр нэг гомдоо иргээд хүүхдүүд юм янз бүрийн байдлаар тэр ангийн дараагад гомдсон юм байна. Тэгсэн чинь нэг шударгыг тэрдэх хоёр охин тэр хоёр охин дараа нь батсан чинь өнөр зэрэг тэгээд манай ангийн дарга байхгүй юу. Тэр нэр гэлцтэй суур. Тэгсэн чинь тэрнтэй нөгөө 3 ангиас хэдний хүүхдүүд хувцаараа өрсөж байсан байхгүй нөгөө дарга нарын дэлгүүрт ингээд гой хувцсаар гэдэг 10 дугаар дэлгүүрт идэх хувцснуудыг бид нэр авч өмсдөг байхгүй юу. Гой куртэг бид нарын өмсдөг тийм. Тэгээ тэрүүгээр өсөлтөг тийм хүүхдүүд гэрт ингээд зөхөн байгуудаад хэдүүдээ явж очиод гэрт нь очиод хонхын дараа цогтой хийдэг. Тэнийг 5 дахаар биш. Тэрсэн чинь тэрээ сонсоос үзсэн нэг миний найзлын нэг хүнтэй. Тэстд ямар ч хамаагүй байхгүй юу. Тэрийг зохиогүй. Битээ гэр хуцуусаар өсөх гэж зөв. Тэр дагаа ярьсан байхгүй юу. Тэгсэн чинь сүнсний нүдөө гэдэг чинь яг тийм байт юм байна гэдэг яг надад ойлгож өгсөн баг. Битээ ихэд нэрийг дагцаа ард нь дагаж очиод тэр хамгийн ард нь ингээд зогсчихсон чи нөгөө хэрэл хийж байгаа нэг өдөртөгч хоёр нь очиод үүдэн дээр нь очиад аюу цан. За хонхын давчаад зүгтаа ирэлсэн чи. Аав нь сонсож харах нэ. Жаав юу хөхтөд ирэх харанхуу урцсан нэг ямаахан хөхтөд. Тэгсэн чи нөгөө хоёр хөхтчихээс та нөгөө охин чи тэгтэмэгтэй гэх нөгөө хөөхтөд бүх гомцоо тэгнэсэл аав нь ингээд Монголын нэг том сэтгэж юм байсан юм. Тэгсэн чи аав нь ингээд хэлсэн чи аав нь та нар одоо тарихгүй юу гэдэг харцгаа гэ. Тэгээ яасан чи нөгөө хоёроо гिचээс дөө. Аюу ил юмтай өгчээжсэн тэр. Нөгөө урсгаж хэлээд тэгэл бид нар явсан баг гэдэг том загнахаар явчихдаг шүү дээ. Тэг. Маргааш нь орой сүүлийн цагийн хичээл Монголын түүх орцаа. Манай Монголын түүх юм багш аюугаа заадаг ш. Тэгээ бүгдээ чив тангутнастай гараа өргөөл яри гिचээсэн чинь. Нөгөө хүмүүжид хэлсэн багшийн өрөнд доод чинь хүмүүжлсэн багш гэдээс намын дарга доод чинь гэхгүй нөгөө өдөртөгч хоёрыг доод чинь гэдгсэн. Тэр хоёр нөгөө автаа яриадсан хоёргүй. Тэгээд тэр хоёр яваад гисэн. Тэгээ хайжсэн чи нөгөө хоёр нэрснэ. Өчигдөр хараа ангийн даргаанд татсан бүх хүүхдүүд доод чинь. Чи бүгдээ намын даргын өрөөнд яваад чинь. Манай баг ангийн багш. Тэгээд зарим хүүхдүүд тэр сургууль багш байсан байхгүй. Бид нар пенер гэдэг бүгд ирсэн. Тэнд суужсэн байхгүй. Тэгээ бид хоёр ч бас ингээд хамт ороод зогссон бүгдийн дор. Түүхэн багш аач юу болсон ингээд гайхаад байл. Тэгээ нөө хүүхд толгон дээр ингээд багш нар ингээд яасан гэл ингээд ярьсан байхгүй. Тэгсэн чинь нөгөө өдөртөгч хоёр ч нөгөө аамаас суртай байсан хоёр ч уйлаад та. Пенери ясаар тангаалыг гэл ууж юм. Тэгээ бид хоёр гайхсан нөгөө уйлж байдаг ингээд батсан. Дөнгө хүүхдийг яаж тэр хэлсэн чи тооёрчаас гэж ягаад ч хөвтэй ягаад ч. Тэгээ ээж нар чинь та хоёрыг юм дор гэсэн үг хэлчихв. Тэгээ ачаа манай нас орсон. Тэгээ ээж аваа гэдэг юм чи. Манай нөгөө найзын ээж нас их сургуулийн багш байхгүй юу. Ээж нар чинь тэгэрч. Тэр амар ичсэн. Нэрээс тэр ягаад нь зэвчээ хойлтаар. Яриад. Тэгээ нөгөө ийм тэрслээс одоо энд чинь зарим хүмүүс юугаа ч мэдхгүй дагаад яваа гэсэн үйлдэл байгаа байхгүй юу. Тэр авслаа. Тэгээ ингээд өдөртөгдөд явцдаг юмнууд ингээд маш их байдаг. Тэгэхээр сүнслэг мэдрэмж аюух гэх. Энэ баг тусын энэ юмор ингээд надад бас ингээд ойлгож өгсөн байхгүй юм байжсэн. Тэр юмуд бид нар бас ингээд адан байгуудаг сүм чуулган дотор ч бас болдог тийм манай сүм чуулган дотор ч болж исэн ингээд Монгол 70 жил үрчсэн хүн ирээл
гинти юм байх ёсгүй, тийм байх ёстой гэж заагаал ингээд тэгснэ манай хүмүүсийн гэр орноор нь яваад тусад нь юм зохион байгуулаад тийм дараа нь бид нар мэдсэн шүү дээ. Энэ юмнууд ингээд ажилтг юм гэдэг маш их юм байж дээ. Тэгээд энэ Абсоломын сүнс гэдэг гол учир нь юу зүгээр нэг бидний дотор тэр төслийн бодлоос юугаар ялгаатай гэхээр юм ингээд маш залжин тойрон аргаар хийдэг байгаа байхгүй юу. Тийм. Тэгээд төлөвлөгөө ингээд нарийн бодож боловсроос ингээд төлөвлөгөөр бид нар бол яг ч зөвхөн яриа шууд гараа ичсэн шүү дээ. Тэгээд энэ Австралиан бэртээ тэр хаалган дээр сууж агаад тэгээд тэр 2 жигөөний 4 жил тэр бүх хүмүүс ихэд Израильчууд чинь нэг жилдээ нэг удаа Иерусалим заавал ирж байгаа. Тэгэхээр тэр ирсэн бүхэнтэй уулзсан гэсэн үг болж байгаа байхгүй тийм. Тэгэд хэрэгжүүлэлтээ нууцаар хийхин тулд Давидд хэлээд би бурханд амласан юм Хебронд очиж гүйцэтгэе гэж худлаа хийж байгаад ингээд явсан маа. Гэт нууцаар бүх юмнуудыг хийдэг. Гэт ийм ингээд тэгээ энэний ард бол маш олон сүнс байгаа тийм. За тэрний төрөж юмнууд дээрээс үйлдэлүүдээр нийлүүлээ харагдах. 2 дугаар Самуэль 15:1-12-ыг дахиад харъя. Ямар сүнснүүд энд байна вэ? За үүний дараа Авсалом өөртөө хүсэг тэрэг болон морд бэлтгэж байгаа. Тэгээд хүсэг тэрэг морд гэдэг бол хүмүүсийн тэр нөгөө статусыг харуулдаг гол зүйл байхгүй юу? Тийм. Тэгээд ард нь байгаа сүнс өгөхөөр бардан зангийн сүнс байж байгаа. Өөрийгөө хүмүүст харуулж байгаа бардан зангийн сүнс. Тэгэд мөн өөрийгөө гурд гүйлэх 50 хүнтэй болов гэж байна. Тэгээд тэр 50 хүнийг олж авахын тулд тэр тодорхой хугацаас шаардж байгаа шүү дээ, тийм ээ. Тэгээд тэр нарийн тактик төлөвлөгөө энд харагдаж байгаа гэсэн үг тийм. Тэгээд Авсалом өглөө эрт босож за энд хүн өглөө эрт босохын тулд ямар их хүч шаардлагыг бид нар мэдэндээ тэгээд цаг ордог монголчууд болоод тэгээд маш их ирч энерги биднээс гарч иж юмыг хинтээ тэр олон хүнтэй босоод хаагаар өнгөрөх замын дэргэд зогсдог. Тэгээд маш чухал байрлалыг олж хийж байгаа байхгүй юу? Тэр хаалганы өмнө юунууд хийдэг байсан те хааны зарилгууд тухайлагддаг. Тэнд шүүгчиж суугаад заргыг шүүдэг. Тэ гол худалдаа 8-нууд хийдэг. Маш чухал юу аахгүй те байрлал ахгүй. Тэнд яг очиод зогссон байж байгаа. Тэгээд хаанаас шүүлэхийн тулд иржүү заргатай хүн байвал автомат тэднийг дуудан татдаг байгаа байхгүй дууддаг. Тэр харилцаа үүсгдэг. Өөрөө харилцааг санаачж чинь тийм санаачж чинь хүмүүстэй харилцаа үүсгэх. Энэ бол хийж байна. Муу сүнснүүд дандаа сайн юм гоё харагдуулж ингэж татдаг. Авсалом ч өөрөө маш үндэслэлтэйс ингэ Библи бичсэн байна. Тэгээ бодтой ээжийн тийм сэр гаралтай бүр гүнж тийм Давид өөрөө бас үзэсгэлэнтэй. Тэгээ хоёр үзэсгэлэнтэй хүний дундаас гарсан хүүхэд гэж байна тийм. Тэгээ өснө гихт чинь ингээд маш өтгөн хар өстэй бүр хусуудгүй л өсөг тааж чаддаггүй бүр 7 ил би болдог гэдэг аахгүй юу. Өсгийн усгаар тийм их дуулдаг. Тийм өстэй маш өтгөн тийм өстэй. Тэгээд юу хүмүүс Авсаломын сүнстэй хүмүүс бол гадна талдаа маш гоё харагддаг. Харизматай гэж хэлдэг юм. Тийм хүмүүстэй гоё харьцдаг юм. Тэгээд Авсалом болохоор идэж ээжийн гүмж юм чинь тэрийг хааны ордны тийм маягаар хүмүүжүүлсэн байгаа шүү дээ. Бүх ёс журмаар хүмүүжүүлсэн байгаа. Үнтэй сайхан харьцдаг байж байгаа. За тэгээд харьцаа үүсгэл харьцсан яриад хагтын хүн бай гэдээ асуудаг тийм. Тэгээд таны бол Израилийн тийм амгийн хүн байна гэх. Тэгээ яриг сонсдог. Бид нар ч сонсох чадвар байхгүй. Автомат сонсох чадвар маш сайн байгаа байхгүй тийм. Тэгээд харагтун чиний зарах сайн хийгээд зөв юм аа гэдэг. Энэ бэлдүүчлэл байгаа байхгүй. Бэлдүүчлийн сүнс хүмүүсээ ингээд харагддаг, өмгөөлдөг ингээд янз бүрийн бэлдүүчлийн сүнснүүд гэдэг тэр байгаа байхгүй юу. Тэгээд харин хааны зүгээс чиний хэргийг сонсох нэгч байхгүй. За энэ яаж юм? Энэ шууд зэвсэл. Давидын эсрэг хааны эсрэг шууд зэвсэлж байгаа тийм. Хаан бол энийг хийхгүй шүү гэж шууд хэлж байгаа байхгүй. Энэ өгүүлдэг. Үүнээс гадна Авсалом хин нэг нь
намайг энэ улсын шүүгчээр томилдог болоо гэд. Одоо өөрийнхөө хүслийг шууд хэлж байна те. Ихэрэг зарах бүхий хүмүүр надтай ирэхэд би түүнийг шударгаар шүүх байсан гэв. За ингээд өөрийгөө өндөр өргөж нэг ихэмсэг зан хайрыгаас нь шууд ингээд гарч ирчихсэн. Би л шударга. Тэгээ хөөнгө бусад юмнууд шударга биш шүү гэдэг ингээд хэлж байна те. Хин нэгэн түүн дээр ойтон ирж сунан мөрөх гэвэл гараас түүнийг тэрч үнсдэг байжээ. За энэ дээр бол яг өөртөөгөө хамт уруулах гэж энэ нэг урагтын сүнсийг хүнд оруулж байгаа байхгүй юу? Энэ маш аюултай сүнс ингэж орж ирж байгаа. За тэгээд шүүгчийн тод хаан дээр ирсэн бүх Израильтай Авсалом энэ маягаар харьцдаг байв. Бүр ууг гойч байгаас те. Нарийн төлөвлөж байгаа тэнд харагдаж байгаа. За ийхүү Авсалом Израилийн хүмүүсийн зүрх сэтгэлийг эзэмдэн ав. За энэ бол юу? Хүмүүсийн зүрх сэтгэлийн хулгай бол хамгийн том хулгайд тооцогддог те. Материалын хулгайнаас илүү зүрх сэтгэлийн хулгай. За Авсалом бол бас хулгайч гэж энэ хулгайн сүнс энд ажиллаж байгаа. Энэ ийм олон сүнс Авсаломын сүнс дотор зангидагдаж орж байгаа. Тэгээд 40 жил энэ 40 жил гэдэг нь Давидын хаанчлалын 40 жилийг хэлж байгаа шүү. Библиэр хэлж байгаа. Авсаломын хувьд бол 4 жил юм уу 2 жил өнгөрсөн. За тэгээд эзэнд өнгөрсөн тангараа аав дээр очиод хэлж байгаа. Би биелүүлэхийн тулд намайг Хеброн руу явуулаа. За энэ бол хоёр нүр гаргаж байгаа те. Нэг сүнстэй юм хийх гээд явж байгаа шүү гэж хэлж байгаа те. Эзэн тангараа өргөсөн юм уу мэдэхгүй. Тэгээд энэ худаа ээж ингэж явуулж хоёр нүр өгч. Тэгээд таны бол би Сирийн гişүрт байхдаа хэрвээ эзэн намайг үнэхээр Иерусалимд бутаан авчирвал эзэнд үйлчлэхэд нэмэн тангасан юм аа. За энэ одоо аавда худас ээж те. Худ тоормгийн сүнс ажиллаж байна. Хаан түнд Давид ямар ч юу яах юм бэ? Сэжиглэх юм байхгүй те. Давид бараг л зааж хол ёсон дээр чиж ботсон байж хүүхдтэй айлцаас айдаг шүү дээ. Амар амгалан яваа. Нэрээр нь өрөж байгаа байхгүй юу? Амар амгалан яваарай гэж айлцсанд тэрээр босож Хеброн руу яваа гэж. Хеброн ч нэг Давидын өөрөө Иерусалим дөрхөөс өмнө байсан газар Авсаломын төрсөн хот гэсэн үг тийм ээ. Гэхдээ Авсалом Израилийн бүхий л овог аймгаар тагнуул илгээж. За энд нөгөө хэрэгжүүлж эхэлж шít. Хойдоо нь хэрэгжүүлж эхэлж байна те. Бүхий л овог аймгаар тагнуул. Эвэр бүрээний дууг сонсонгуудаа та нар Авсалом бас Хебронд хаан юм хэмээн хитүнг. За хэрэгжүүлээд те. Бүрээний дуу сонсмогцоо ингэж бүгдээрээ зарж тунхлаарай. Хүмүүсийн хамаар одоо тэр хэрэгжүүлэлтээ гаргаж ирж байна. Тэгээд 200 хүн Авсаломын хамт Иерусалимаас гарч ив. Тэдгээр хүмүүс өргөдөж явсан бөгөөд юу болж байгааг мэдээгүй гим зэм. Юу ч мэдэхгүй ингээд сүнсний нэлээд ороод гараад явчихж байгаа байхгүй. За энэ бол мунхруулга. Тархиа угаалгана гэдэг энэ юм байхгүй. Тэ түрүүний манай найзтай тархиа угаалгаад байгаа юм. Тэр шиг юм. За Авсалом тагид өргөж байх зураа хүн явуулж Давидын зөвлөх Гэлээ хүн Ахитофелийг өөрийнх нь од Гэлоогоос дуудаж авчирв. Авсаломтой нэгдэн нийл хүмүүсийн тоо өсцөөр байсан тул хуйлдаан хүчтэй байваа гэж. За яг ийм хуйлдааны сүнс бол дэлхийн амьдрал дээр бол улс төрчдөд маш харагддаг тийм. Улс төрчд бол ялангуяа нөгөө харизматай тэр улс төрчд өөрийнхөө гадна байдлаар хүмүүсийг маш татдаг. Тэгэхээр Авсаломын сүнс тэр улс төрчдөд бол маш их харагддаг гэсэн. За Авсаломын сүнс юу хийх юм бэ гэхээр нэгдүгürt нь зүгээр жирийн явж исэн үйл ажиллагаануудыг саатуулж тоглолтуулдаг байж байгаа. Dysfunction үүсгдэг гэсэн. Тэ. Одоо Давид хаан тусаа өдөртөө хаан тус ингээл явж байгаа шүү дээ. Тэгээд хаан тусын үйл ажиллагаанд гинт нэг хүн гарч ирээд тэ зарах шүүх чадваргүйгээр хааны нийлээл гээд тэр үйл ажиллагаанд доголдож эхэлж байгаа. За тэгээд тэр доголдсон саатуулсан тэр үйл ажиллагаанасаа тэр хүн өөрөө холддог байгаа. Disengagement хов. Тэгээ өөрөө холдоод өөртөө хүмүүсийг цуглуулад эхэлж штэ.
тэр 50 хүн цуглуулаад дараа нь 200 хүн авч гараа л гэдэг юм. Тэгээд тэр хүмүүсээ олшруулж байгаа тийм. Тэс ингэж авсамын сүнс биднийг яг ингэж боддог юм гэсэн. Бидний ингээд зүгээр явж байгаа амьдралыг сатуудаад бидний садгадаг гэсэн. Яг муу сүнсний ажилтдаг арга болж байгаа тийм. За тэг хүмүүсийг хуваадаг, division үүсгдэг. Division үүсэж байгаа. Одоо Хеброн Иерусалим хоёрт израильчуудыг хуваачсан шүү дээ. За тэгэр гажууд үйлдэлүүд хийгээд эхэлдэг. Тэр нь нөхөр Австралиан бол хаа юм аа гэдэг зарлуулж байгаа байхгүй. Defiance тий гажууд үйлдэл хийж эхэлж байна тий. За тэгэд энэ сүнс нь дараа нь сүрэл төрөгдөг. Distraction төрөгдөг. Сүрэл төрөгдөг нь яаж байгаа вэ? Австралиан хийсэн тэр хувилдаа бүгд байхгүй болоод өөрөө дараа нь тэр нөгөө гоё үсээрээ модонд орооцлогдоод дүүс мэдээ тий. Тэгээ уг нь Давид хаан битгий алаар гэж хуучин байсан ч гэсэн Йоб доодоргүй хандаад тэрийг өчрөд 3 чадар дүр жарддаг шүү дээ. Тэгээ өөрөө хүмүүс бол ерөөсөө тийдэг. Энд гоё юм байна, ийшээ ирээрээ гэж хэлээд хамгийн сүлд нь за чи юм ийм ч одоо өөх гэдэг байхгүй юу? Хүмүүс та гэж тийм юм аа яг энэ Австралинд хийсэн байна. Тэгээ бидний ойлгох гол зүйл юу гэхээр энэ сүнс бол тэгээ гомдлоос ихэддэг. Тэгээд тэр гомдлоо бид нар харилцан ярилцах ойлголцохгүй юм болвол тэр харилцаагүй газар тэр гомдлоос тэрсэл үүсдэг, хорсол үүсдэг, үзэн яд занал хийлэл үүсдэг тий. Тэгээд энэ бол Библиэс харахад бол Давид Амнонтай чирэг, Авсаломтай чирэг, Тамартай чирэг харж хүүхдэд. Гуулаа бас ярьж бас насан турш хүүхдүүд байсан тий. Тэгэхээр бид нар ийм Авсаломын сүнсийг гэр бүл ажил төрөлд амьдралдаа урьж оруулахгүй тулд тэр өмнөх хуучин гомдлуудаасаа тэгээд одоо бас бид нарт явж байгаа тэр шинэ гомдлуудтай итгэж болохоос өмнөөс итгэж босны дараа байгаа тэр гомдлуудаасаа маш хурдан салах хэрэгтэй. Энэ бол маш тэгээд шимикийг хүндтэй сурах хэрэгтэй. Библиэд бол ээж аваагаа хүнддэг тий. Ээж аав нь бурханлаг байл хүнджилээгүй. Ээж аваагаа л хүнддэг тий. Их мэдлийг хүнддэг гэсэн. Улс орны хувьд төслийн төлөө залбирч тий. Бурхантай өдөр төслийн төлөө залбирч хийдэггүй. Бүх өдөр төслийн төлөө залбир хийсэн байдаг тий. Сүүж урган дотор бас өдөртөгчдийнхаа төлөө бид нар залбирх хэрэгтэй тий. Пастор чинь чамд өнөөдөр сайхан үг хэлвэл залбираарай. Номлон таалагдвал залбираарай гэж хэлээгүй. Их мэдлэлтэн захирал гэж хэлсэн. Тийм байдаг. Тэгээ бүхий л талтай бид нар их мэдлийг хүндэтгэж сурах хэрэгтэй. За тэгээ бид нар бас өөр нэг зүйл бол хүсэл бодлоо бид нар зөв хүндэтгэлтэйгээр илэрхийлж сурах хэрэгтэй. Бид нар монголчууд энэ Азийн соёлд болохоор ахмадыг хүндэтгэх үүднээс бид нар өөрсдөө хүсэл бодлыг дараад илэрхийлж өрөөсөө сураагүй явсан. Тийм ээ. Одоо энийг бид нар сурах хэрэгтэй. Хүүхдэдэд тэгж илэрхийлж яхад тэр хүлээж аваад ойлгож сурах хэрэгтэй. Тэгээ түрүү хэлсэн Матай 18-нд энийг яаж сүм чуулган дотор илэрхийлэх вэ гэж хэлсэн. Өөрө буруу зөрүү юм харагдвал яг тэр хүнд нь очиод хэлээл гэж хэлдэг. Бусад хүнд ярихгүй гомдлоо. Тэр хүнтэйгээ л хэлээ. Тэр хүн чинь ойлгохгүй дахиад нэг хүн авч чад. Тэ хамт залбир. Тэгээд ойлгохгүй бол ахлагч пасторудтай хэл. Тэгээд тэр хүн хэрвээ тэр нь нүгэл байж байгаа тэр нүглээ үлийн зөвшөөрөхгүй бол бүр нийтийн дунд яриа. Ингэж хэлсэн байдаг те. Бүр аргууд ингэж хэлсэн байж байгаа те. Хэрвээ удирдагч чинь тийм бол тэр удирдагчдаар шууд очиад бусад хүмүүстэй битээ. Энэ Австралиан сүнс орж ирэхдээ дандаа ахлагч пасторлууд дуртдаг. Тэ энэ библи судлал болохгүй байна. Энэ номлолчин болохгүй байна. Тиймэрхүү маягуудаар ярьж эхэлдэг байж байгаа. За шинэ гэрээний үеийн
тэрслэл юун дотор харагддаг гэхээр бидний сүнслэг тулалдаануудын дотор байдаг тийм. Бид бүгдээрээ сүнслэг тулалдаанд явж байгаа. Тэр дотор бид нар ямар сүнслүүд байна гэдгээ харж мэдэж тэрнийхээ эсрэг зогсож тийм бид нар л довтлоод байвал тэрнийхээ эсрэг тулалдах тэр зэсгүүдийг биднэрт өгсөн гэдэгтээ бид нар итгэж одоо ингэ хийж байгаа шүү. За Христийг өгөөсгдөг тийм бид нар харсан тийм фарисеучудаас эхлээд Христ өөрийнх нь сонгосон ард түмэн өгөөс. Тэгээ бид нар сайн мэдээ ярихад хүмүүс Христийг дандаа өгөөсгдөг. Энэ сүнсүүд дандаа тэрслийн сүнснүүд ажиллаж байгаа гэсэн үг. Тэ? За Бурхны өгсөж захирагдахгүй байх бүх үйлдэлүүд бас энэ тэрслийн сүнс. Бурхны эсрэг тэрсэлж байгаа гэсэн үг. Бурхан өнөөдөр намайг хэн байгаа ч гэсэн тэр байр суурьнд очихгүй яваад байна гэдэг чинь тэрслийн сүнс баг. Би бас нөгөө өмнө нь бас ярьжсэн. Бурхан намайг зарим магтан дунд дээр өвдгөл сүрд гэдэг байхгүй гэж би тэгхгүйгээр 2 жил орог гэх юм. Сонсоод байгаа юм яах. За нэг хүмүүс намайг гинт сүрдөөр мөрдөг хүмүүс яах вэ та гэж бодоод ятгс би доо. Тэг мэдэнгоос ихтэй би яг өвөнд нь ороод яг хаан сүрдэг юм бэ. Тэр сүрдэд тусмаа. Бурхан намайг гэж хүсэж хэлж хахад би бас тэгэл явал. Тэр өөртөө гимшин мөрчиж байгаа байхгүй тийм зүйлээ тэр. За эрх мэдлийг эсэргүүцэх байдлаар гарч ирдэг. Тэг ямар нэгэн албан байгууллагт очивол тэр байгууллагч өөртөө мишн стейтменттэй ба тэ эрхэм зорилготой байгаа. Сүмж болгонд ивэл бас л эрхэм зорилготой алсын хараатай гэж. Тэгээд тэр алсын хараанд захирагдахгүй байвал тэрүүд эрх мэдлийг эсрүүцэж байна гэдэг. Тэр сүмж болгоны алсын хараад дандаа ахлах пастраар нь дамжиж орж ирдэг тийм ээ. Тэгээд гэрэн захирагдахгүй байх юм бол тэр эрх мэдлийг эсрүүцэж байна л. Монголоос ирсэн пасторууд ирж ковид үеэр маш их гаж урсгал Монгол сүмүүд рүү орж ирсэн. Тэгээд бид нар ч мэл дандаа л авсламын сүнснүүд ч тийм. Тэгээ орж ирэхдээ яасан гэхээр итгэгч нар руу ялангуяа тэр олон жил явсан итгэгч нар ирсэн гэж байгаа байхгүй юу? Би бас ковид үед нөгөө бид нар хав цогтод зөвлөгөө хайснаас болоод хүмүүс ингээ хоорондоо харьцдаг нөгөө харилцаа нь холтцсон юм байна л да. Тэгэхээр тэр гаж урсгах юм болохоор тэр хүмүүсийг бүгд хамтаж уулзаж Библи судлал хийя гэх. Тэр итгэгчдийн хамтаж Библи судлах гэсэн тэр хүсэлтээр нь дөрүүлсэн байгаа байхгүй юу? Тэгээд ингээд тастаж яваачаад Библи судлал. Хэрвээ тэд нар их мэдл захирагддаг байсан бол өөрийнхөө пастор асгснаас хэлстэй тийм би өөр газар энэ Библи судлалд оролцсон. Тэд шидээгүйгээр ярцгаасан. Тэгээд тэр очихт нь нөгөө гаж урсгах юм өөрийнхөө Библи судлалыг хийсэн ба өөртөөхөө номлыг. Гэвч маш олон хуучин итгэгчид нь шин тэнгэр газар юу вэ? Тэр гаж урсгалууд руу явсан байдаг байхгүй юу? Одоо өдөрдөгч. Өдөрдөгч нь ч бас явсан байгаа байхгүй юу? Тэр маш их бид нар болгоомжтой тэр сүнслэг мэдрэмжүүдтэй багсдаг. Өөрийнхөө сүмж болгоны Библи судлалд ороогүй үжиж өөр газрын Библи судлалд ингэж ороод яваад байж. Тийм юмнууд байж болохгүй. Манай ч бодгонд ч юм тэгж өөрийнхөө сүмж залбидгүй мөртлөө нэгнийхээ амьдралыг байранд очиж залбирая гэдэг хэлсэн. Тэдний нөгөө нэг юм community өрөөнд пастор зөвшөөрөв тийм байж болохгүй. Өөрийнхөө сүмж болгоно дотор эхлээд залбирах хэрэгтэй. Биш. Өөр бид сүнслэг юм байлаа гэдэг. Биш хүмүүстэй мэдээд бүрээр явцгаа. Тийм. Тэр авсламын сүнстэй хүмүүс чинь сүнслэг харагдана шүү дээ. Тэр сүнстэй маш сүнслэг харагдана. Харин бид нар ядах хэрэгтэй. Ямар сүнс юм? Ямар сүнсээр сүнслэг харагдана? Тэрийг бид нар яадах хэрэгтэй гэдэг.
За бид нарын сэргийгдсэн амьдралын хичээлээр дамжуулаад бидний ойлгож авсан чухал зүйл гэхээр бидний Христэд итгэлээр дамжуулаад бид нар уучлж болно, сэргээгдэж болно, сүнсээ сэнж чадна гэдгийг ойлгоцсон байгаа тийм ээ. За энийг бид нар бас нарийн хийхин тулд одоо ийм сүнснүүдийг мэдэх хэрэгтэй. За Австомын сүнс чуулганд хуваагдлагчдаг гэдгийг хин Пол эвэр хэлээд өгсөн байдаг те. Юу та нар махан биеийн дагуу авах юм бол Австомын сүнс бол дандаа махан биеэр дамжуулж ажилладаг учраас махан биеийн өслөд дамжуулж ажилладаг учраас энэ тухай Пол анхааруулад 1-р Коринт 3-ын 3-11 хэлсэн мэт. Учир нь та нар одоо хүртэл махан биеийн дагуу байна. Та нарын дунд атаахал маргаан байгаанд та нар махан биеийн дагуу хүний ёсны дагуу явдаггүй гэсэн иргөө. Учир нь нэг нь би Паулынх, нөгөө нь би Аполлих гэж буй та нар тийм хүмүүс биш үү? Гэвч Апол гэж хин бэ? Паул гэж хин бэ? Тэд бол эзнээс хүн бүр төгсний дагуу зарцснаар бөгөөд та нар тэр хүмүүсээр дамжуулж гисэн. Би тарсан, Аполлоссан харин бурхан өргөөсөн юм а. Тиймээс таригчин ч устгагчин ч юу ч биш харин бурхан өргөөлтэй байж. Таригч устгагчин нэг юм. Тэд тус бүрдээ хөдөлмөрийнхөө дагуу шагналаа авах болно. Учир нь бид бурханы хамтран зүтгэгч бөгөөд та нар бурханы тариалангийн талбай бурханы барилга мөн. Надад өгөгдсөн бурханы нэгүслийн дагуу би ухаалаг тэргүүн барилгачин мэт суурийг тавьсан бөгөөд харин өөр хүн түүн дээр барьж байна. Гэхдээ түүн дээр яаж барихаа хүн бүр анхаарахтун. Учир нь тавигдсан ганц суурь болох Иесус Христээс өөр суурийг хинч тавьж чадахгүй гэж. Тэгэхээр бидний гол суурь бол Иесус Христ. Тэр сүм чуулган дотор ямар нэгэн атаархал маргаан байх юм бол тэнд энэ Авсаломын сүнс байгаа байхгүй. Яг бол атаархал маргаан хоёр бол биднийг хуваачдаг. Яг ийм Коринтын чуулганд байсан энийг Паул анхааруулж хэлж байгаа. Тэгэхээр бидний хэн биднээс сайн мэдээ тараас нь хамаа байхгүй. Хэн биднийг үгээр цэнгэлж тэгээ сүнсээр босгож байгаа нь хамаа байхгүй. Бидний хамгийн гол зүйл юу гэхээр Есүс Христ бидний суурь. Бид нар яг тэр суурин дээр байна уу үгүй юу гэдэг асуудал. Гол position Есүс Христийг бид нар cornerstone гэж яриад байгаа шүү дээ. Христ бүх юмыг бид нар Есүс Христээр бид нар хүмүүстэй ажиллахдаа хүмүүс маань бидний хувьд Есүс Христ хэн бэ гэдэг тэр асуултын хариултыг өгч чадвартай байгаасаа гэж хүсдэг. Энэ асуултыг л бид нар хүмүүст тавьдаг. Гэр бүлд хамгийн чухал зэрэг. Бурхан өөрийнхөө чуулганд эрх мэдлийн дарааллыг тогтооцсон. Тийм учраас өөрөө тэрслэг бурхан өөрөө хүлээн зөвшөөрөхгүй. Бид нар олон байдлаар харсан. Яг энэ чуулган дээр хуваагдчих гэдэг хүмүүс бурхан өөрөө явуулчих юм байна л гэж. Хүмүүс яг энэ пастор ахлагч нартай таарахгүй явчлаа л гэл заримдаа тэр хүн өөрсдийнхөө хүслийн дагуу явсан байдаг. Эзэн биднэрт тэрийг харуулдаг. Эфес 4-ийн 11-аас 12-т тэнд заримыг нь илч, заримыг нь иш үзүүлэгч, заримыг нь сайн мэдээр тунхаглагч, заримыг нь хончин ба багш болгожээ. Эдгээр нь ариун сүнсийг өөрчлөлтийн ажилд битгэж Христийн биеийг байгуулахын тулд юм аа. Энэ бол бурхан өөрийнхөө чуулганд ирэх. Чуулганыг байгуулахаас өмнө тэр чуулганы тэр пасторыг босгож ирдэг. Тэр пастор чуулган байгуул гэсэн даалгавраа өгдөг. Тэгээд босгосон байдаг. Тэр хүмүүс энд байгаа хүмүүсээ үйлчлэлийн ажил битгий. Тэгээд бидний хамгийн гол үйлчлэл бол сайн мэдээний үйлчлэл. Бидний бүх үйлчлэл
сайн мэдээний үйлчлэл чиглэлнэ. Тэ. Өнөөдөр бид нар зүгээр л залбирлын үйлчлэл хийж байгаа юм шүү. Зүгээр л хоолны үйлчлэл, зүгээр л сүмээ вакуумдж байгаа юм шүү. Энэ бүгдээрээ сайн мэдээний төлөө гэдэг нар ойлгох хэрэгтэй. Тэгээ бид нар яг сүнслэг мэдрэмжтэй байх хэрэгтэй. Тэ. Апостолын сүнснээс бид нар боломжлохын тулд яг хүмүүсийн гадна туурдахгүй байх хэрэгтэй. Тэр хүмүүсийн тэр ёс жуунтай зам байдалд туурдахгүй байх хэрэгтэй. Хүмүүс хит их магтаад хөөгсүүлээд байгаа хүмүүсийг бас ажиглах хэрэгтэй бид нар те. Тэгээ өөрөө нэг шудраг насны бэлэг тэмдэг болоод асуудлыг шийдчих гээд байгаа тэр хүмүүс ийм хүмүүсээс бид нараас маш их болгоомжтой. Эзэн биднэрт яг тэр төсвөр ишлэлээр бол хэлсэн тийм ээ, шудрагын үр инэрлийг хайрал бурхантай хамт даруйхнаар алах гэж хэлсэн. Тэгээ Давидын жишээгээр Давид хичнээн Бурхны томилсон удирдагч сайн дайчин баатар байсан ч гэсэн сайн итгэгч байсан. Гэтэ өөрийнхөө гэр бүлийн талбар дээр яг энэ дүрийг бас энэ гурыг бас биелүүлж чадахгүй. Бид нь одоо яг энэ алдаан дээр суралцаад бид нар амьдралынхаа бүх талбар дээр тийм ээ, сүнслэг амьдралынхаа талбар дээр ч тийм ээ, ажил амьдралынхаа тэр карьер дээр ч гэр бүл дээрээ ч бид нар яг шудраг байж инэрэнгүй хандаж Бурхантай хамт алах ёстой. Энэ бол яг шинэ нэрийн итгэгчдийн хийх ёстой гол зүйл тийм болох. Тийм учраас биднэрт өнөөдөр Христос сүнс байвал Апостолын сүнс байвал бас янз бүрийн хуультай оролцож байсан юмнуудыг тасцтай биш тэ. Монголд бол магадгүй шүү тийм ээ. Янз бүрийн хуультайнууд оролцоод чагсаал цуглаанд оролцоо явуулсан юмнууд зөндөл байдгүй гэж магадгүй те. Алдан байгууллагаа дасаа дараа нь унаахгаа явж исэн тийм зүйлүүд ядангуяа ховж оролцож исэн тийм зүйлүүдээр бүх зүйлүүдээс салах хэрэгтэй. Тэр зүйлүүд бидний сүнслэг амьдралын хатганд маш чухал шүү гэдэг. Бид нарыг анх 2014 онд ичвэрч болж байхад 13 онд бид чинь 12 оны 12 оны Истрээр бид нар чуулганд иржсэн тий. Тэгэхэд өдөртөгч нь яг солигдчихсэн байхгүй юу? Өдөртөгч нь нөгөө өдөртөгчөө таглаад явж исэн. Тэгээ бид нар чинь шүр шинхэн пасторал Иесусыг хүлээгээд авсан байсан. Би бол яг бас хүлээж аваагүй байсан. Тэгээд яг Истер дээр ирэхэд дараа нь Энди яг хэрэнгүүтээ эхний үйлчлэлээр таахан ихтэй битэр хоёр хүнээсэн те. Дараа нь Энди хоёроо дагуулж ирсэн. Тэгээд Энди яг тэр юуны үйлчлэлээр тэд нар чинь мюзикл тоглож ирсэн. Тэрүүгээр Энди Иесусыг хүлээгээд авсан байсан. Би бол жилийн дараа 13 оныханд Истрийн үйлчлэлээр Иесусыг хүлээж авсан. Энди тэр тунд хүлээж авсан байдаг. Тэгтээ тэр бүтэн жилийн турш одоо яг бодоход тэнд байсан хуучин хүмүүс нь шинэ халагчийг хүлээж авахгүй маш юм басан байхгүй юу? Тэр шинэ хүмүүс бид нар юу ч ойлгохгүй юу болоод байгаа юм гэдэггүй. Тэгээ сүлд нь жоохон ойлгоод эдгээр яг ингэж болохгүй нахалж байгаа зэрэг ахлагтай хамт зогсъё гэж бид гэртээ залбирчсэн тий. Би алхаж байгаа тал зогсъё гэж. Тэнд маш хинод басан тэр сүнс энэ сүм рүү дагаж орж ирсэн мэт. Тэгээ бид нэр тэрийг мэдэрч бас тэрний эсрэг залбирсан мэт. Тэр урд сүм чуулгандаа өдөртөгчдийн эсрэг тэрсэлжсэн бол бас тэрнээс гэмших хэрэгтэй. Тэрний эсрэг зогсох хэрэгтэй. Тэгвэл ингээд даал яваад байна. Маш их астай. Тэгээ тэр хаалгыг хаахгүй бол тэр сүнслэх амьдралд чинь маш их сааттай тий. Тийм зүйлүүд байгаа шүү. Тийг бас
сануулж хэлмээр санагдчихлаа. За эзэн танд талархыг үнэхээр их талархъя. Та бид нарыг өстой нийт нэгэнгүй цэвэрсгэж чад үнэхээр талархан залбирч байна. Эзэн та бид нарыг хөөсөөгөө тэр хурах шиг өөрийнхөө өмнө авчрах гэж хүсэж байгаад үнэхээр талархан залбирч байна эзэн. Бид нар ч гэсэн цэвэрлэхийг хүсэж байна эзэн. Өнөөдөр та бидний сэтгэл зүрхийг нэгжээрэй. Хэсэлжсэн бүх юмыг мань цэвэрлээрээ ээж авахын өмнөөс хилээ зогсож байсан тэр муухай өгнүүд бодож исэн бодлуудыг нь цэвэрлж өгөөрэй. Багш нарынхаа эсрэг тэрсэжсэн бод тэр бүх зүйлүүдийг та эсхэлж өгөөрэй. Ангийн дарга удирдагчдынхаа эсрэг босч исэн тэр бүх тэрслүүлээс нь биднийг салгаж өгөөрэй. Албан газрынхаа дарга нарын эсрэг бас бид нар тэрсэжсэн бол тэрийг салгаж өгөөрэй. Ах эгч нарынхаа эсрэг тэрсэлжсэн бол та сануулж хэлж өгөөрэй гэж гуйм залбирж байна. Эзэн та хамгийн гол нь та бид нарыг сүнслэг удирдагчнараа хүлээж авахгүй тэрсэжсэн бол та бид нарыг уучлаарай. Эзэн тэр бүх гомдуудыг цэвэрлж өгөөрэй. Тэрслэл босгоос өмнө та хамгаалж өгөөрэй. Эзэн муу сүнснүүд тэрээр дамжиж орж ирэх бүх хаалгануудыг хааж өгөөрэй гэж гуйн залбирч байна эзэн. Эзэн танд талархаж байна. Үнэхээр их талархаж байна. Эзэн ямар сүнстэй нөхцснөө ч мэдхгүй явж исэн он жилүүдээ танд өргөн барьж байна. Үнэхээр гэмшиж байна. Эзэн өөрсдөө маш мундаг олон хэл судалсан, олон сургуульд суудсан, тэр орноо авч явж байгаа тийм ээ олон бизнес хийчихсэн гэж бардам заримжсэн бүх тэр ихэмсэл зангуудынхаа төлөө бид нар гэмшин залбирч байна эзэн. Харин бид нар үр хүүхдүүдээ эзний дотор удирдах явж чадахгүй, үр хүүхдүүдээ энэрж хайрлах чадахгүй, тэд нартай шудраг бас хандж ясандаа бас гэмшин залбирч байна. Эзэн та бүх зүйлийг эргээд байранд нь сэргээж босгож засварлаж өгөөрэй гэж гуйм залбирч байна. Та угаасаа тэхийг хүсэж байгаа тэр өсөлттэй бид нар нэгдэж байна эзэн. Эзэн танд талархаж байна. Үнэхээр их талархаж байна. Тэгээд бид нарын амьдралд орж ирсэн бүх тэрслүүсэх сүнснүүд, бүх гомдсынсэх сүнснүүд бидний амьдралд ажиллах гээд байгаа, бидний үр хүүхдүүдийн амьдралд ажиллах гээд байгаа Авсаломын сүнснүүд их эзэн Есүс Христийн нэрээр зайл хийж тушааж байна. Эзэн Иесусний нэрээр чамайг зайлуулж байна. Эзэн танд талархаж байна. Үнэхээр их талархаж байна эзэн. Бүгд сүлээ хавчин зүгтгэж эзэн Есүс Христийн нэрээр дахин тушааж байна. Эзэн танд талархъя. Үнэхээр их талархъя. Их эзэн Есүс Христийн нэрээр бүх талархал магтаал хатар түр хүчин танд байх болтугай гэж Есүс Христийн нэрээр залбирлаа. Аамен.